Хүмүүжлийн эерэг арга. Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхэд хүүхдийнхээ насны онцлогийг мэдэх нь чухал юм. Хүүхдийнхээ насны онцлогийн талаар юу мэдэх вэ? Тэгээс 2 хүртэлх насны хүүхэд. Энэ насны хүүхдийн бусадтай харилцах арга нь уйлах. Хүүхэд өлсвөл, нойрон хүрвэл, өндөндөө шээвэл уйлж илэрхийлнэ. Уйлах нь хэвийн л зүйл. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж, харилцаж угаарай. Ингэснээр хүүхдийн эцэг эхтэйгээ харилцах холбоо идэвхждэг бөгөөд энэ нь хүүхдийн өсөлт хөгжил чухал үүрэгтэй. Ярилцах нь хамгийн чухал сурган хүмүүжүүлэх арга юм. 3-аас 4 настай хүүхэд. Энэ наснуудын бусад насны хүүхдүүдээс ялгарх онцлог бол сонирвч зан. Энэ насандаа хүүхэд үг хэлэх туйлын эрмэлзэлтэй, юм мэдэх сонирхох хүсэлтэй байдаг учраас томчуудад түмэн удаа яагаад гэсэн асуулт тавьж ам хуурайгүй шулганан элдвийг ярьдаг. Хүүхдийн асуултанд хариулт өгөхдөө цөөн үгээр болж өгвөл тэдний үгийн санд байх мэддэг үгээр нь хариулахыг хичээгээрэй. 5-аас 6 настай хүүхэд. Хүний сэтгэлийн хөдөлгөөн, өөрт нь хандах хандлагыг ойлгож, өөрийн хэрэгцээ, ашиг сонирхлын үүднээс үнэлэх, дүгнэлт хийх чадвартай болно. Эрдэмтдийн судалгаагаар хүний оюуны хөгжлийн ерөнхий чадварын 50% нь 4 нас хүртэл нь, 30% нь 4-аас 8 наснд, 20% нь 8-аас 18 насны хооронд төлөвшдөг. 6-аас 12 нас. Энэ насныхны хувьд нөхөрлөл тун чухал. Тэд үеийн нөхрөө нэгэнд сонгож нөхөрлсөн бол найздаа итгэдэг, тэрний үгэнд ордог, хамтран хичээлээ давтах, тоглох, олсон зүйлээ хуваан хэрэглэх гээд нөхөртөө хайр халамж анхаарлаа тавьж эхэлдэг. 12-оос 18 насны буюу өсвөр нас. Хүүхэд наснаас том хүн болох үеийг томчууд бид шилжилтийн нас гэдэг. Хүүхдийн хувьд энэ нь өөрийгөө олох таних гэж байгаа үе. Хэрвээ төрснөөс нь эхлэн хүүхэдтэйгээ ярилцаж, харилцаж, зөв сайн хүн болгон хүмүүжүүлж суурийг бат бих сайн тавьсан бол энэ үед та хүүхэдтэй итгэж бага зэргийн хяналтайгаар хүмүүжүүлэхэд болно. Энэ насанд эцэг эх нь хүүхэдтэй аюулгүй дэмжсэн орчинд шийдвэр гаргах чадварт суралцахад нь туслаарай. Эцэг эхчүүдээ хүүхэдтэй бахархан дуурайх хүн нь бай.